Нэвтрүүлгийн ерөнхий гэнцэтгэгч Зөв Монгол брэнд. Хараацай шувуу шиг эргэлдэн хойлорч харцаг бүргэд шиг шунан зүтгэх сонгодог бүжгийн хэл. Эмэгтэй хүний гоо сайхан гэлтгэх энэл бүжиг өөр ертөнц, өөр ёс заншил, өөр мэдрэмжинд намайг аваад ирэх шиг. Уйггүй их бэлтгэлийн үр дүн амжилт бүрийн цаана тэсвэр төвчээр оршдог. Шантрах тусам улам ихээр хичээхийг хүсдэг бүжигчин энэ л байдаг удахгүй зорилгодоо хүрэх түлхүүр юм шүү. Сайн мэцгаано хувийн дугаар тэгэрээс Батчрын лавдлан байна. Намайг найзууд маань лавгана гэж дууддаг. Ер нь багасаа айгүй урлагт хайртай. Дуулдаг байсан төгөлдрөөр дардаг. Тэгээд уран уншлага уншдаг. Тэгээд бас ардын бүжиг бүжгэлдэг байсан. Ерөнхийдөө 1-4 дугаар анги хүртлээ бол тарханд сурж агаад тэгээд 4-өөс 7 дугаар анги руу өсрээд 7 дугаар ангиасаа хөгжим бүжигт элсэж ороод 7 жил суралцаад 2017 оны 6 сард балетын бүжигчин мэргэжлэр төгссөн. Сонгодог урлаг бол нэг үгээр хэлэх юм бол харгас хатуу урлаг. Тэгээд үүний ард маш их тэсвэр төвчээр маш их зүйлийг шаарддаг л да. Ээж маань ер нь сонгож өгсөн л дөө. Нөгөө хөгжим бүжгийн элсдийн зарыг хараад тэгээд намайг шалгуулахаар шийдээд тэгээ очиж шалгуулсан чинь тэнцээд тэгээд орсон. Тайзан дээр гараад бүжиглэх мэдрэмж бол үнэхээр аз жаргалтай. Тэгээд хүмүүсээс даалга ташилт хүлээж авах бас гоё байдаг. Тийм хамгийн гоё зүйл нь бол тэр. Тийм. Хувийн дугаар тэг 99. Лавг дулам. Ээж маань намайг мдээгүй байхад бүртгүүлсэн байсан. Тэгээд намайг лавна би чамайг бүртгүүлсэн шүү. Чи ороорой гэл тэгэхээр тэгээд бэлдээд орсон шүү. Нэгдүгээр шатндаа бол классик адажо буюу партнертай хэсгээс үзэлсэн байгаа. Тэгээд бэлдэж явах явцдаа бол нэг удаан хугацаанд бол бэлдэж амжаагүй их бэлтгэлтэй байсан. Яг тэр үед бол хунтнуур тоглогдчихсэн учраас бас нэлээд их бэлтгэлтэй байсан. Хөл эхлээд нүг бие сайн халаах хэрэгтэй. Тэгжээж нэг бид нар чинь цаашаа бүжгээ хийдэг аахгүй юу? Тэгэхгүй бол бэртэл авна. Ялангуяа каскин дээр гарч байгаа болохоор баян бэлтгэл халаалт хэрэгтэй. 2 дугаар шатндаа бол Carmen Suite бүжиг бүжгэлсэн байгаа. Тэгээд бас театр дээрх ажилтай байсан болохоор сайн бэлтгэл хийж чадаагүй. Гэхдээ бас багшгүй бэлдэж байгаа. Өөрөө хуваараа бэлдэж байгаа. Хамтран зохион байгуулагч Хаан банк.
За бүгдээ сайн байцгаана уу? Тэгэрээс дугаартай лавд улмын партнер Энхөлдийн Ананд гэдэг. За 3 дугаар шатндаа лавд улмтай партнерлаад бүжиглсэн маш их таатай байгаа. Гимнастик хүн тэгээд дээр нь сонгогдсон хоёрны хэлэхээр ерөнхийдөө жаахан хоорондоо барьж бүжиглэх нь жаахан асуудалтай байдаг ба. Тэгээд хоорондоо body language буюу биеэрээ ойлголцохоос өөр арга байгаагүй. Ээж маань өөрөө урлагт хайртай, өөрөө урлагийн хүн болоогүй ч гэсэн өөрөө урлагт хайртай хүн байдаг. Тэгээд намайг бол жоохноос минь одоо банк хамт байж тэгээд хэцүү зүйлүүд тохиолдох юм бол ер нь бол яг найз шиг минь байдаг хүн. Тэгээд ээжтэй бол маш их хайртай хүндэлж явдаг. Бие мэдрэх болоод бэлтгэл хийж байх явцад гар хүндрэлүүд маш их байсан боловч тэр бодлогын даван дуулаад одоо үзүүлэе гэж утсан юм а. Миний санаанд хүртэл ерөнхийдөө үзүүлж чадсан гэж бодож байна. Огийн дугаар Тэг 99 Лавд улам. Шүүгч нар маань ерөнхийдөө шүүмжлэл яриаггүй. Мөнгөөлөг шүүгч болоод мөнхцэг шүүгч хоёрт би нэлээд их юм мессежүүдийг өргөе гэж бодсон. Миний санаанд тултлаа хүрсэн баг гэж би бодож байна. Хоёр дахь одоо чиний өөрөө чинь яг үндсэн төрөлтэй сонгодог бүжгийн төрлийн хөдөлгөөмдөө чи маш өөртөө ихтэй гоё сайн хийж байна. А гэхдээ эхний хэсэг дээр айгүй гоё биеийн шугамнууд харуулсан. Айгүй гоё зогссон. Би ийм гоё биетэй шүү, ийм хөлтэй шүү. Маш гоё энэ гоё шугамыг харуулсан. Тэгэхээр ингээд нийтд нь хоёр үзүүлбэрийн багцлаад хэлэхэд миний хувьд лавд улмын үзүүлбэр өдөрдөр байх. Гэхдээ жоохон бүгдээрээ тийм бэлтгэл болчихлаа. Одоо яг нэг тоочг аваад ингэж иргэдэг. Ингэж. Тэгэхгүй бол ингэж иргэчүүл ингэж манарч шít. Лавд улмын хувьд бол маш боломжийн партнер. Өөрөө материал ихтэй хүүхэд гэдүүд гэж бас их яригддаг шүү дээ ерөнхийдөө. Авиастай ирээдүйн маш их ерөнхий бүжгийн урлагийнхаа ерөнхий ойлголтыг хөгжим бүжгийн коллежид эзэмшээ. Төгсөөд ирсэн одоо энэ театрынхаа их урлагийн давтсанд одоо уран бүтээлийг суралцаж хийх, бүтээх зөрүүд, сурах, мэдих зүйлүүд маш олон байгаа. Тэгээд энэ урлагийн их далаад бидэнтэй хамт аялахаар театрынхаа уран бүтээлч болсон байгаа. Ингээд лавд улмдаа амжилт хүсье. Бас нэг зүйл онцлог хэлэхэд бол бүжигчин хүний одоо банк тулгарладаг бэртэл гэмтэл авсан мөртлөө одоо түүнийг өвчин зовлонгоо даван дуулан энэ тэмцээнд орон бүжиглж байгаа нь бас бахархаж байна. Энэ бол нэг л одоо бүжигчин хүнд байх ёстой хатуужтай нэг. Анх сурахад хүнд ш. Тэгэл бүгд дандаа ингээд паркин дээр зогсож сур. Би лавд улмтайгаа партнерлж бүжиглсэндээ маш их баяртай байгаа. Сүүлийн шатанд оролцох надад тийм боломж олддог бол
надаас болон лав дулмаас гарах бүхий лерч хүч тэгээд төсвөр төвчээр уран хатуужил юу гэдэг те бүжигчин хүнээс өөрөөс гарч чадах уур чадвар, гимнаст хүний уур чадвар бүгднийг нийлүүлээл аль болох тийм комплекс маягаар маш хүчтэй оролцохыг хэлж байна. За сүүлийн шатандаа сайн бэлдэж байгаа. Тэгээд намайг дэмжээрэй. Хувийн дугаар Т9 Батбаатарын лав дулам байна. Оролцогчоос дараагийн шатны шалгуурлалд оролцох эрхийг хингээдэг оролцогч авах нь хамтдаа харцгаая. Оролцогчдыгаа дэлгэцрээ өрж байна. Оролцогч хувийн дугаар Т9 5 дулам шүүгчдийн зүгээс 84 оног авснаар сүүлийн шатны шалгуурлалд оролцогч 5 дулам шалгарсан баяр хүргэе. Сонгодог бүжгийн ихэмсэх байдал хүнд хэцүү элементүүд өөртөө итгэх итгэлийг тайзнаа харуулan дараагийн шатандаа амжилттай тэнцсэн хувийн дугаар Т99 лавг дулам. Хувийн дугаар Т99 лавг дулам.